Нэмэлт цаг нэвтрүүлгийн шин дугаартад тавтай морил. Өнгөрсөн 7 хоногт үндэсний дээдлэгийн шинэхэн гадаад тоглогчоо ухтан авч аваргууд 10 дараалсан хожлын дараа ялагдуулсан гээд сонин содон үйл явдал дүүрэн болж өнгөрлөө. Ингээд энэ 7 хоногийг нэмэлт цагаар эхлүүлцгээе. Өнгөрсөн 7 хоногийн онцлог тоглолтоор нэмэлт цаг нэвтрүүлэг Супер Ням гарагийн сонирхолтой тоглолт болох SJFs галсын хөлгүүд багуудын тоглолтыг нэрлэж байна. Эмбанк Аренагийн суудал бүр эзэнтэй байсан энэ тоглолтын өмнө мичнүүд аваргуудыг холбооны цомын финалд буулган аваад байсан билээ. Тиймдээ ч аваргууд тоглолтыг маш сайн эхлүүлж ихний хагаст 12 онооны тэргүүлэг бий болгосон. Ян Миллерийн хагаст 15 оноо авсан нь энэ тэргүүлийн гол шалтгаан байлаа. Гэсэн ч холбооны цомын тэмцээнд 23 онооноос тоглолтыг эргүүлж хожил авч байсан Эпс тухайн тоглолтыг дахин давтахад энэ удаад Жордан Харрис улам багийн ахлагч Мегмар Сүрэнгийн үлзий урших нарын тоглолт онцгой байсан. Эцсийн дүн 61-68 мичнүүд дахин нэг удаа аваргуудыг болгон авсан юм. Тус тоглолтод Жордан Харрис 22 оноо 13 самбар, ахлагч үлзий урших 15 оноо 6 самбар авч тоглолтын шилдэгээр нэрлэгдлээ. Магадгүй энэ хоёр багийг бид лигийн финалд ч харж болох юм. Маш сайн формтой байгаа хоёр багийн тоглолт. Инхүү эхэлж байна. Тоглолтын эхний довтлогоо аврагын хамгаалагч хасын хөлгүүдээс ирхнэ. Барсолт бөмбөгийн тоглолтод оролцуулсан. Миллер аваа шууган шийдсэн. Хасын хөлгүүдийн тоглолтын нээлтийн оноог Миллер авчирлаа. Жордан Харрис Эрдэнэ Назарын гараг давуулаад тавцсан. Маш гоё довтлогоо гүйцэтгэсэн багийн 4 дахь оноо болж байна. 6-4. 2 дахь боломж Барсолт гоё дамжуултыг өгсөн. Аз 2-2 оноогоо авлаа. Эрдэнэ Заслаамсан доошоо өгцөн довтлогоо амжилттай болсон. Аз 2-оос Берлинд авч довтлоонд 10 секунд үлдсэн байгаа. Түшиг өөрөө яваад орсон мөнх хоёрын эсрэг ямар гоё довтлогоо вэ. Болсон 2 дахь боломж үүссэн. 3 онооны шийдэлт нь оновчтой боллоо. Мөнх хоёр таслагдах төгсөндөө түшиг дээр ирсэн түшгийн хоолын зайн шийдэлт амжилттай болсон. Уршаа олуулаа гараад ирсэн нэг эсрэг гуруулаа. Түшиг дамжуулсан довтлогоо оновчтой болсон. Аз 2 Слэм данкийг хийсэн. Саруул Эрдэнэ доор өгсөн. Энд гоё талаан болно. Иргэцэндээ Берлинд давууга авсан довтлогоо амжилттай болсон. Гавигийн дүлгүүн. Дахиад цалан ирсэн Цэнгүүн 3 онооны шийдэлт нь амжилттай болсон. Талбай дээр гарч ирмэгцээ багтаа 3 оноо. Миллер Цэнгүүнээс л найдвартай боллоо доо. Миллерийн 3 онооны шийдэлт ч гэсэн найдвартай байлаа. 10 онооны зэрэг үүслээ. Гарч ирсэн байх магадлал байгаа шүү. Доошоо өгсөн Ödigi довтлогоо амжилттай болсон. Миллерийн гоё дамжуулт байлаа. Дамжуул Саруул Эрдэнэ дээр ирсэн эвгүй барьт бариад авцсан. Энэ тарин Намхан хамгаалагчийг харлаад дүлгүүн 2 оноо авсан. Дүлгүүн алхамт хийгээд довтлогоо амжилттай болсон. Цэпэдэс дасалж уулагч дүлгүүнийг Ян Миллер дамжуулт Цэнгүүнээр ирсэн түрүүний хэсэг энэ удаад 3 онооны шийдэлт нь амжилттай болсон. За үлзий урших зөрөөд орсон гоё алхамт байсан да. Үлзий уршихын 2 оноо энэ тоглолтын 4 дахь оноогоо авлаа. Ямар нэгэн алдаа байхгүй шүүгч үүсэн уршаа гараад ирсэн довтлогоо амжилттай. Мегмар Сүрэнгийн үлзий орших. Ээжлүү. Буцаа шууд уршаа гаргаад өгсөн Харрис. Слэм данкийг Ян Миллер дүлгөөний эсрэг яваад орсон. Хөөргсөн довтлогоо ямар айхтар мэдрэмжтэй төгсгөл вэ. Эхний дуудагдах боломжтой маш олон тоглогчид 2 огт байна. 3 онооны шийдэлт нь амжилттай болсон. Саруул Эрдэнэ. Аз 2 Миллер станы араас гарч суларч чадсан да. Ян Миллер суушилсан шийдэлтэй юу гэж бодох вэ? Багийн 40. Харрис дүлгөөнд гоё атгуулсан да. Зүүн довтлогоо оновчтой болсон. За энэ залуу бол дамжуулт Харрис дээр буцаад Мегмар Сүрэнгийн үлзий оршихын 3 онооны шийдэлт нь амжилттай боллоо. Мөнх хоёр дамжуултууд гоё явж байна. Жордан Харрис шийдэлт нь оновчтой болсон. Ян Миллер Ödigi зайгаар шийддэг. Ödigiгийн шийдэлт амжилттай болсон. Дахин нэг удаа харуулсан мөнх хоёр Жордан Харрис 3 онооны шийдэлт нь амжилттай болсон. Энэ залуу хамгаалалт довтлогоо заслан ирсэн Жордан Харрис 3 онооны шийдэлт нь оновчтой болсон. Байсангүй үлзий орших цаг байгаа 3 онооны шийдэлт нь амжилттай болсон. 3 дугаар үеийн гүйцэлтэй гүйцэндээ. Харрис зүлдөө яваад орсон төгсгөл амжилттай нэмээд алдаатай. Ян Миллер суларсан. Ян Миллерийн 3 онооны шийдэлт амжилттай. Суу шийдэлт өнөхөр алдахгүй байгаамаа. Заслан авсан. Доошоо өгсөн Ижисүү алдаатай довтлогооныг амжилттай болгосон.
Өгсөнгүй байна. Бүгд цаашаа явсан. Jordan Harris 3 онооны шийдэлтэн оновчтой болсон. Маягийн 58 дахь оноо. Ихэнгүй дамжуултыг нь Jordan Harris таслаад хурдан тоглоонд гараад ирсэн Jordan Harris. Онооны зүрх 6 болгож холдууллаа. Барс Волтслооны хараа шийдсэн Барс Волтын тоглолтын эхний оноогоо энэ шийдэлтээр авч байна. Үзүүлж Наан дамжуулт мөнх хоёр суларч чадсан. Мөнх хоёр доцооны згүүтээ уралдаа шийдсэн Волтын зай шийдэлт үзгүн. Мөнх хоёр Наан үлзээ орших маш том орон зай байсан. Үлзээ оршихын шийдэлт. Багийн 68 дахь оноо болсон хувийн 10. SJFsog маш хүчтэй өрсөлдөгчөө буулган авч чадлаа. Нэмэлцэг нэвтрүүлгийн энэ дугаарын онцлог тоглогчоор Завхан Бродерсогийн шийдэгч Баасан Доржийг нэрлэж байна. Өнгөрсөн 7 хоногт Ахтуус шонхруудыг буулган авахад Баасан Дорж энэ үлрэлийн хамгийн өндөр оноогоо авч тоглолтын шилдэгээр нэрлэгдсэн юм. За хожлын оноо тэнцүү явжсэн бас хүснэгтийн үед дэшээ гарах бас чухал тоглолтуудын нэг байлаа. Баасан Доржийн хувьд бас өнөөдөр улирлынхаа хамгийн өндөр оноо авалт буюу 28 оноог авлаа. Баяр хүргэе. За ямарчсан баярлаа. Тэгээ багтаа хэд хоногийн бэлтгэлгүй байсан. Бэлтгэлтэй байсан. Тэгээд нөгөө нэг тоглолтгүй байсан болохоор энэ нөр нь бол All Star-аас өмнөх сүүлийн тоглолт байсан. Тэгээд бид нар илүү хичээж нямбай тоглох хэрэгтэй. Заавал нөгөө байр л бас 4-өөс эхлээд 8 дугаар байр хүртэл айгүй хэцүү байгаа. Ер нь бол нэг хожиход дээш, нэг хожиход доош, хожигдоход доошоо гэдэг хэцүү байрал дээрээс ямарчсан чухал ажил авсандаа бас баяртай. Энэ өмнөх тоглолтын дээр маах хожсон газраа хожигдсон. Тэгээ жоохон шартаа орж ирлээ. Тэгээд багийнхандаа бас баярлаа. Айгүй гой хамгаалттай байлаа. Тэгээд өөрөө ч бас тэрийг манлайлахыг хичээлээ. Ямарчсан ажилласандаа баяртай байна. Ховчонхрууд багийн хувьд одоо өндөр тоглогчдоор нэлээд сэн тоглолт хийдэж штэ тий. Тэрнэр түлхүү ямар тактик ашиглав бас 2 дугаар үе дээр бас нэг онооны зүрхтэй нэлээд ойрхон ирлээ штэ. Тэгээ 3 дугаар үе дээр айлын темпэнд ороод жоохон назгаарлаа 10 оноо тасарчаад. Тэгээд айл бас ойртуулж ирлээ. Тэгээд манайх эсрэгээрээ өндөр багийн эсрэг шидэлтэй сайн унгаах хэрэгтэй гээд шидэлтийн хувь өнөөдөр сайн байсан баха гэж бодож байна. За баярлалаа. Дараагийн тоглолт нэмжэлсэн. За баярлалаа. Өнгөрсөн 7 хоногт хэн юу ярив? Хожил авсан шилдэгүүдийн ярьцлагыг танд хүргэе. Харин нэвтрүүлгийн дараагийн хэсэгт эмэгтэй лигийн улирлын шилдэгүүдтэй танилцах болно. Бидний хувьд одоо энэ сар бол амар ачаалттай байгаа. Шахаа хуваарийн тоглолттой байгаа. Тэгээд тэрнтэй холбоогоор тамирчид нь гэмтэл одоо ядралт бас нөлөөсөн болов уу гэж харж байгаа. За дараалсан тоглолтын өдрүүдэд ер нь минутын хуваарлт хэрхэн хийж байгаа вэ? Одоо ер нь бол маахт бараг 10-11 тамирчин Монгол тамирчин байгаа да. Ер нь бол аль болох 5 минутаар амраах ч юм зорилгоор явж байгаа гэж харж байгаа. За ер нь эсрэг багийн хоёр легионер тоглож яаж хамгаалаа гэж ярилцсан байна. Ер нь Нельсинг бол баруун тал руу явуулъя гэж ярьсан. Тэгээд юуцаа бас энэ хэмжээгээр хамгаалт амжилттай болсон гэж харж байгаа. За дараагийн тоглолтод намжсэ. Баярлаа. Хасын үлгүүд багийн дараалсан 10 хожлыг дуусгар болголоо. Өнөөдрийн тоглолтын талаар ярив. Баяр хүргэе. Өнөөдрийн сэтгэл хэрэг. Өнөөдөр сэтгэл гоё байна. Бид нарт угаасаа хожил хэрэгтэй байгаа. Бид плей-оффыг зорж байгаа баг. Тэмцээр хожил хэрэгтэй байсан. Бид нар хожиж чадлаа. Тэгээ баяртай байна. За маш гайхалтай тоглолтын өнгөрүүлэлтэй маш ойрхон онооны зүрхтэй тоглолт боллоо шүү дээ тий. 3 дугаар үе дээр нэлийн хол онооны зүрхтэй босон хэдий ч гэсэн завсарлага аваад тэнээр яг юу ярьж гарч ирсэн бэ? Бидний хамгаалт болсонгүй. Тэгээ Миллерийг маш их шидүүллээ. Тэгээ Миллер угаасаа ур чадвартай тамирчин болохоор ер нь бол шидэлтүүдээ маш их унгаалаа. Тэгээд бид нар тэрийг зогсоох гэж ярилцлаа. Тэгээд ер нь бол зогсоож чадсан баг зэрэг тэгсэндээ л очлоо гэж бодож байна. Ер нь бол тэр оноонуудыг эргүүлж авлаа. Батхойгийн хувьд өнөөдөр 24 оноо авлаа. Маш гайхалтай тоглолтыг үзүүллээ. Бас яхаарахгүй эсрэг баг одоо хасын үлгүүд баг бол одоо тэргүүлэгч хүчтэй баг шүү дээ тий. Одоо өчигдөр сэтгэл зүйн хэр бэ? Өнөөдөр тоглолтод гарахын өмнөх сэтгэл зүй бас хэр вэ? Гүү штэ бид нар зүгээр л
адилхан лиг тоглож байгаа 10 багийн нэг шүү дээ. Адилхан л өрсөлдөгчнөр тийм илүү баг, дутуу баг гэж нэгнээ ерөөсө боддоггүй. Тэгээ гал гарсан гоё өрсөлдөөнийг үзүүлж чадлаа бид нар тийм. За баярлалаа, дараагийн тоглолтод нэмжилтсэн. Баярлалаа. Онооны илүү арсан ч гэсэн буцаад бариулдаг ч юм иймэрхүү тоглолтноос 2-3 болоо. Тоглолт ер нь юу болов? Эндээ манайх хамгаалалт тоглохоо бүх юм болж ирсэн. Тэгээд 3 дугаар эхлэнгүүтээ хитрхээ сул гарч ирсэн гэж бодож байна өөрсдөө. Хитрхээ тайвшраад гарч ирээд оноогоо бариулаад тэнцвүүлсэн гэж бодож байна. Одоо ер нь лигийн бүх багууд ачаал маш ихтэй байна. Энэ дээр бэлтгэлийн хувьд ч юм ямар хөө өөрчлөлт гарч байгаа вэ? Тэр нь бэлтгэл манайх тунд ажиг байгаа, багийн олгоцсон гоё байгаа. Тэгээ одоо манайх 1 сар 7-8 тоглолттой байсан. Ямар цэхнээ 2 хожид авсан да баяртай байна. Хүсэгтийн нэгдүгээр байрт одоо ингэ орсон. Аа өөрөө ч хувьд хүснэгтийн нэгээр гарах ер нь ямар хөө ач холбогдолтой вэ? Энэ тал дээр ер нь бодсон зүйл байгаа юу? Хүсэгтийн нэгээр гарах бол тэгээд бүх баг л чанга юм чинь тэгээд ямар ч бага тутун унж болохгүй. Тэгээ нэгээр гарсан гэсэн ямар гэсэн магтаад тоглоно. Тэр баг ч гэсэн одоо хүчтэй баг. Тэгээ ер нь бол сайн хамгаална хожигын төлөө тоглоно гэж бодож байна. За баярлалаа, дараагийн тоглолтод авчирсан. За баярлалаа. За хожид авсан баяр хүргэе. 33 оноо 13 самбар дабл хийлээ маш гайхалтай тоглолт боллоо. Бас үзэгчд хөгжөөнд дэмжигч нь маш амар дэмжиж байна. Өнөөдөр маш хүн тоглолт боллоо. Бродерсийнхан маш сайн тоглолоо. Тэгээд би сүүлийн 1 2 3 тоглолтод айгу ханиад өрөөд маш хэцүү тоглосон. Тэгээд маш муу тоглосон. Тэгээд өнөөдрөөс миний бие зүгээр болсон болохоор би эргэлээ. Спилээс дасгалжуулагч ирснээс хойш SJPS багийн хамгаалалт илүү нэгт болсон гэж бас харагдаж байгаа. Энэ нь бас багийн тоглолтод хэр нөлөөлж ийн ер нь коуч байгаа талаар ярив. Мэдээж бид нар хамгаалтын маш том асуудалтай байсан багаараа тэгээд гişin коуч ирснээр бид нар хамгаалтан дээрээ суурилсан баг болыг хамгаалтаараа яг хожиж гэж ярьсан. Тэгээд баг-багаар манай хамгаалтууд одоо ер нь бие ойлгоод нөхөр сайн болж эхэлж байна гэж бодож байна да. Өнөөдрөөс хүрлээрсэн үзэгч хөгжөөнд дэмжигч нь маш гайхалтай дэмжлээ гэж харж ийн. Хүрлээрсэн хөгжөөнд дэмжигчтэй хандаад. Манай хөгжөөнд дэмжигчдэр бүх тоглолтын дээр л галзуу байдаг да. Тэгээд та нарынхаа ормыг хоголохгүй л гэж хэлээ да. Би бүр ахин хэлсээр л байна. За баярлалаа, дараагийн тоглолтод нэмжилтсэн. За баярлалаа. 2025-аас 2026 оны улирлын Монголын сагсан бөмбөгийн холбооны эмэгтэй үндэсний дээдлийн шилдэгүүд тодорлоо. Шилдэгүүд юу ярив? Улирлын шилдэг 6 дахь тоглогчоор Итүүн Эрвсүүдагийн тамирчин Даваа Хүү, харин улирлын шилдэг хамгаалан тоглогчоор Пиротсогийн тамирчин үлэмж тодорсон. Одоо харин бус чагнал авсан тамирчны сэтгэгдэл ярьцлагыг та бүхэнтэй хуваалцъя. Улирлын өмнө Мобис богнууд багаас дээдлих драфтлагдсан орж ирсэн Нямардны Алтай улирлын шилдэг шинэ тамирчнаар тодорсон. За мэдээж энэ зам бол дасгалжуулагч нар маань мэдээж миний юунд мэдээж их ажилласан. Тэгээд одоо хурд тэгээд сэтгэл зүй энэ жил ер нь сэтгэл зүйгээ ер нь амар сайн гайгүй дээшлүүлсэн гэж бодож байгаа. Тэгээд мэдээж шийдэлтэн дээр маш их анхаарсан. Тэгээд мэдээж би төвийн тоглогч байсан. Тэгээд мэдээж бас урд бас тоглох хэрэгтэй. Ингээд ер нь бол тийм байрлуулалтын юм дээр нэлээд ач тоглосон. Харин улирлын амжилтнаа гэсэн тамирчнаар туршлагатай тамирчин Муратын булбул байлаа. Түүний ховийн үзүүлэлт өнгөрсөн улирлаа харьцуулахад оноо 6.8-аар самбараас бөмбөг авалт 1.2, дамжуулалт 1-ээр агсан сайн улирал болж өнгөрчээ. За юуны түрүүний шагналыг хүртсэндээ маш их баяртай. Тэгээд бас итгэж өгөхгүй байна. Өөртөө бас энэ шагналаа явна гэж бодоагүй байсан. Гэхдээ энэ жилийнхаа амжилтыг баттгаж бас энэ жил маш хичээн гэж ер нь бол өөртөө зорилго тавьсан байсан. Тэрэндээ бол мэдээж багийн зорилго хамгийн түрүүнд байсан. Тэгээд яг өөрийнхөө энэ амжилтанд бас өөрөө одоо бэлтгэл сургалтаа илүү сайн хийж дараа жилийнхаа улиралд илүү хичээж бас өөрийнхөө том зорилгыг бас одоо амжилтаар ингэж энэ жилийн амжилтаар мэлж аваад баярлж байна. Улирлын шилдэг дасгалжуулагчаар Испани мэргэжилтэн Фран Гарсия 2 улирал дараалан тодорлоо. Түүний хувьд Улаанбаатар Амзуугийн жолоог атхан улирлыг 100% амжилттай хаасан юм. Well, I'm really proud of the girls because they work really hard every practice and they are like the same motivation as the first day. That is very difficult, especially when you are coming to the games and you are winning like easily. Sometimes people become relaxing, but these girls they work very hard. They don't look after, so that is very good. Улирлын шилдэг олон улсын тамирчнаар 10 тогийн тоглогч Жаклин Карман шалгарлаа. Түүний хувьд улиралд 15 тоглолтод оролцохдоо 25.9 оноо, 5.3 самбар, 1.9 оноо дунжсан юм. I feel amazing. I'm just so grateful, really for my teammates and my coaches. So, yeah.
Харин одоо улирлын үнцэнтэй тоглогчийг үзэгч та бүхэн хүлээн авна уу? 15 тоглолтод оролцохдоо 14.8 оноо, 9.3 самбар, 2 ашигтай дамжуулалт, 1 хаалт, 52% довтлогоо гэсэн багтан амжилт үзүүлсэн Баатрин Болор Эрдэнэ байлаа. Мэдээж ээж хоёроо маш их бодсон. Надад маш их харж байгаа. Өөрөө ч дэмждэг гэрүүл болон багш дасгалжуулагч нартай хандаж хэлэх үг. Маш их баярлалаа. Улирлын шилдэг болсон тамирчдаас Сагсан бөмбөг сонирхогчдын өмнөөс Халуун Баяр хөрөгийн сацуу плей-оффт нь амжилт хүсье. Эцэст нь өнгөрсөн 7 хоногийн шилдэг 10 довтлогоо хамгаалалттай та бүхнийг үлдээе. Эхний 3 байранд нэг тоглогч бичигдсэнийг юу ч гэж тайлбарламаар юм дээ. Үнэхээр онцгой байлаа. Эх 7 хоногийн энэ цагта эргэд уулзцгаая. Тулаг. Стад удсан зүүндээ цэцлээ авсан Тулаг. Араараа ямар гоё дамжуулалт вэ? Түүнийг нийтэрж оглон оноо болгож өвөрлөө. Санамжлал орж ирсэн Маккензи бүр нэгээр хайдагсан Элмор. Гоё хослол байлаа. Завсарлаа хамсад ус үзэгчтэй. Сүүлийн дөрөвс гүүн даяя. Ямар тохиолдол сүүлийн үед бид үзээд байна да. Дасгалжуулагч гэсэн маш мундаг хөлбөр зурсан байх шүү. За энэ зэрэг Bayern Wesley өөртөө зай гаргаад Миний зөв тэмцэл дахиад Захун Бродерс бүгд ирлээ. Муур хөөргөд өгсөн Slam Dunk амжилттай боллоо. Элмор Муурын ослол. Бөмбөгтөөгөө удаад байна да. Их төрт маш гоё дамжуултыг гаргаад өгсөн Jordan Tolbert. Энэ удаад бол үгүй гэсэн хариултыг өгч байна. Эрдний ямар гоё дамжуулалт байсан бэ? Jordan Tolbert түүнийг төгсгөлөө. Санхүүл алдаа тунцсан шүү. Ямар нэг алдаа байхгүй. Урд нь овцоод нэг эсрэг хоёулаа гарч ирсэн. Ямцогт нэгээр хаяад өгсөн Chadwell-ий. За Ямцогтын үнэхээр ухаалаг шийдвэр байлаа. Эрдэнэ гэсэн хоёр тоглогчлаа хэлж тоглож байгаа. Нэгээр хаяад өгсөн Harris Slam Dunk-ийн тоглолтын сархийг хагалж байна. Энэ залуу бол үнэхээр өсрөн гэдгийг бол үзүүлдэг залуу байгаа. Үзүүлэлтийг бид харуулж байна. Эдийг Үнцгөөний хамгаалт сайн болж ирсэн. Гэхдээ өдийг өдөр бөмбөг үрдсэн Jordan Harris. Ямар аимшигтай хаалт вэ? Тэсрэлттэй залуу өдөр бидэнд дахин нэг удаа харуулсан мөхөр Jordan Harris 3 онооны шийдэлтийн амжилттай болсон. Энэ залуу хамгаалт тоглох байлаа жиг тоглолт гэдэг. Заслан авсан Harris дамжуулт нэг болсон. Harris! Jordan Harris